Өнөөдөр хэд хэдэн асуудал шийдэх бах. Би ерөнхий нарийн бичгийн дараагаар асуудлаар ямар нэгэн хувийн байр суурь алга байна. Тийм учраас одоо тэр нь энэ зөв гэж хувийн одоо нэр зааж илэрхийлэх бол сонирхол алга байна. Зүгээр түүх бол ярих хэрэгтэй баг. 2000 манайх ч нэг нам 2 тамхтай болоод нэг 2 талдаа гарц суучаад сүүлдээ ингээд эрх баригчдын гар хөл дотор ингээд оролцоод тэгээд нам гэж хэлэхэд хэцүү нэг байлаа шүү дээ. Тэгээд тэр үед тухайн үеийн одоо 70-аад оных гэж хэлж болох улс төрчид ачааны хүнд одоо бидэн дээр ирж байгаа шиг байна. Энэ намын ирээдүг үрж явахын тулд бид нам дотроо бас нэгдүгээр байр суурьтай байх хэрэгтэй юм байна. Хоёрт нь эх 10 жилийн улс төр дээр арчилсан нам өөрөө бас хүчтэй, өнгөтэй, бас нэг бодлого зорилго чиглэлтэй байхын тулд дотоод ойлголцлоо нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна гэдэг тийм нэг яриа хөөрөө болсон юм. Одоогоос бараг 6 жилийн өмнө юм да. Тэгээ тэр яриа хөөрөөний нэг одоо чухал өнцг нь за 70-аад оныхан бол нам дотрооч том улс төрдөөч гол шийдвэр гаргах чинь байх нь. За яг намын одоо галтгооны ажил гэж ярьдаг, улс төрийн шавар зурх ажил гэж ярьдаг. Энэ нэг техник хар ажлууд дээр одоо дараа үеийн 80 оныхныгаа эрх мэдэлжүүлэх хэрэгтэй юм байна. Тэднэрээр энэ ажлыг хийх юм бол бид нөгөө дараа үеэ бэлтгэсэн томоохон улс төрийн хүчин болж хуурах юм байна. Яг бидний энэ үе дээр Ахмад, Дунд, Залуу гэдэг энэ 3 үе зэрэгцэн орших боломж бий болж шүү. Өмнө нь бол манай Ахмад үеийнхэн бол ард үеэ бол үл тоосон байдалтай. Чаддсан бол хаалгашглоод орж ирнэ. Чадахгүй бол бид энэ орон зайдаа одоо хүчтэй байсаар байна гэдэг ийм бодлого хэрэгжүүлж ялла шүү дээ. Тэгэхээр энэ алдааг бол давтаж болохгүй гэдэг яриа хийсэн. За 24 оны сонгуулийн өмнө мөн адил бас ийм яриа болсон. Ер нь бол шийдвэр гаргалт хамтын удирдлагатай байх ёстой. Хамтын удирдлагын хүрээнд бол энэ 80-ад оныхныгоо бол одоо дэмжлэг үзүүлэх ёстой. 80-ад оноос бол одоо лидерүүдийг төрүүлэх ёстой. Улс төрийн нам гэдэг чинь инкубатор шүү дээ. Улс төрчдийг шинэ улс төрчдийг бэлтгэдэг. Тийм учраас ачааны хүндийг үрч явж байгаа шийдвэр гаргагч нар энэ намыг хувь хүн дагсан одоо хуваагдал биш. Үзэл санааныхаа үнд сүлийнхээ энэ дээрээ суурилсан бодлогынхоо нэгдэл рүү ингэж чирж авдаг тийм нам болох ёстой шүү. Тийм учраас одоо дандаа ингээд хувийн дагсан хуваагдал болчиход байна. Тэрний үнний хүн гэд одоо нийгэм олон нийт жоохон залхууралтай оюун ухаантай байж болно. Гэтэ улс төр хийж байгаа улс төрийн нам өөрөө юм залхуу хүнээр баримжаалж асуудлаа шийдэг ерөөсөй байж болохгүй. Бодлогоороо зарчмаараа үнцүүлээрээ баримжаалж асуудлаа шийддэг байх шүү. Өөрөөсөө хэрсүү иргэн тунгаар боддог байх ёстой шүү дээ. Тийм учраас дахиад энэ яриа бол 24 онд яригдсан. Тэгээд би бол яриан дээр одоо суuna гэсэн итгэл үнэмшилтэй байгаа. Яг тэгвэл 3 үеийн энэ эхлэхэн холбоон дээр энэ нам өөрчлөнө. Өмнөх үе маань одоо шийдвэр гаргах хэмжээнд ирсэн байгаа 70 оныхондоо зөвлөх ёстой. Ард явж байгаа 80 оных маань одоо энэ шавар зурх зохион байгуулалтын техникийн ажлаа хийх ёстой. Тэгээд тэдэнд эрх мэдлийг өгөх ёстой гэсэн байр суурь. Сүүлийн үед эв нэгдэл гэж их ярих боллоо. Одоо яриа өгж байгаа хүн болгоно л арчилсан нам дотроо эв нэгдэлтэй байх ёстой гэж яриа өгч байна. Тэгэхээр энэ нэг нөгөө талаас ингээд дотроо юм тэгэхээр эв нэгдэлгүй байгаад байна уу гэж харагдахаар тэгээд эрх баригч намынхан манай намын асуудалд хийх оролцоод байна гэсэн зарим нэг хүмүүс нь ярьж байна. Яг байр суурьуд тэгж харагдахыг үгүйсэхгүй. Би түрүү хэллээ. Манай нам дотор ингээд механик хүн дагсан за нэг хэдэн хүн бөөгнүүлчүүд би их хүчтэй болчихно гэж бодсон нэм нэг жагсаалын уралдаан болоод байна шүү дээ. Хиний ард хэдэн хүн байна. Хин хэдийг цуглуулж чадав гэдэг энэ уралдаан. Нам доторх ийм уралдаан өөрөө намыг сүтгэдэг. Хуваагдлыг илүү гүнзгий болгодог. Энэ хуваагдлыг чинь одоо голоор урсгаж байгаа энэ голыг нам өөрөө тавьдаггүй гаднаас урсгадаг. Нэг мэдхэд нэг голын 2 ирэг дээр гараад зогссон байдаг. Тийм учраас бусдын урсгаж байгаа голын 2 ирэг дээр зогсохоос илүүтэйгээр биднээс голдоо хасааж байгаа тэр үзэл санааныхаа галаа тойрч нэгдэх цаг болцсон байхгүй юу? Тийм учраас саяны нам дотроос маш олон үйл явц бид үнд зүйлээ ярилцсангүй, үзэл санаагаа ярилцсангүй, энэ үнд зүйл бол үзэл санаан дээр суурилсан бодлогоо ярилцсангүй. Тэгээ нөгөө ярианы амт оруулдаг, мөн чанарыг илэрхийлдэг тэр хэсэг нь байхгүй болохоор хинэн дарга болохын
хиннийхэн нард хэдэн хүн байгаа юм. Сүүлдээ одоо ингээд зүгээр нэг цугласан хэсгээр зураг авахуулаад өрсөлддөг маягтай болж хөрөх гэж штэ. Цугласан хэсгээрээ зураг авахуулаад бөөгнүүлсэн хэсгээрээ олох байна гэдгээр шийддэг байсан бол улс төрийн нам биш энэ айрам. Энэ дайн тулааны асуудал. Яг өнөөдөр одоо ерөнхий Улс төрийн намын асуудал бол юу вэ гэхээр ерөөсөө л бид энэ нам болохдоо ямар үзэл баримтлал, үзэл санаан дээр цугласан юм. Энийг л ярих хэрэгтэй. өнөөдрийн процессын хувьд яг ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга оруулж ирж нэрийг танилцуулаад хэлцэх ёстой юу? Эсвэл одоо заалнаас хүн өрсөлдөх ёстой мó? Өөр намын даргыг дэвшүүлснээс өөр хүн бас одоо өөр фракцийнхан гэдэг юм уу тэр хүнээ дэвшүүлэх боломжтой процесс юу? Улсын дээд шүүхтэр бүртгүүлчихсэн улс төрийн намын хуульд нийцүүлээд баталчихсан байгаа дүрмэн дээр намын дарга оруулж ирнэ гэсэн юм байлаа. Тэгэхээр одоо тэр дүрмийн хүрээнээс хальж чадахгүй болчиход байгаа. Баяр шагтыг юу нь яагаад эсэргүүцээд байдээ? Хин эсэргүүцсэн юм бол? Манай намын эсэргүүцэл. Мэдэхгүй тэр хүмүүсээс нь асуусан дээр. Би түрүү дахин хэлсэн надад хувийн байр сууриа ерөөсөө алга хин нэгний нэр зааж одоо хэлэх тийм юу алга. Одоо бодол алга, байр суурь алга. Тийм учраас надад зүгээр бид намын эвд нэгдлийг хангаад энэ намчаа өөрөө үзэл санаан дээр нэгддэг учраас арчилсан намын үзэл баримтлал түн цүрсэн бодлогыг эмгэлэн зохион байгуулад хар ажлын хийж чадах хүн л хэрэгтэй. Тэгэхээр биш одоо юу гэдгийг фракцаараа хуваагдаад энэ хуваагдлагын хэрүүлийг нам дотор оруулж ирээд тэгээд живүүлчих юм бол хичнээн сайн хүн байсан ч гэсэн энэ намыг одоо сүйтгэж штэ. Өчигдөр тухайлбал арчлалын сэргэлт гээд ийм фракц бий болоод одоо Ганбат гишүүн. Би мдэггүй байна. Тийм учраас мдэггүй зүйлээ одоо мэдэмхийч ярих сонирхол бас алга байна. Үнд асуултаны мөрийн хөтөлбөртэй танилцсан уу? Үнд зүйл, эв нэгдлийн асуудлыг энэ дээр хэлэхээр байна уу? Би харин дөрөв дахин хэлээд байна. Сая 3 сарын хугацаанд болсон энэ нэг намын дотоод сонгуул огт ярихдахгүй манай гишүүдийн амнаас огт дуурахгүй байсан нэг үг нь өөрөө үнэт зүйл үзэл баримтлал. Тэгэхээр нөгөө үнэт зүйлээ яриаг үзэл баримтлалаа яриаггүй энэ нэг хуваагдал чи өөрөө механик хуваагдал болоод нөгөө юунаас болоод бид зөрчилдөд байна гэдгийг ингээ ойлгохгүй хэмжээнд голын хоёр тал руу өсөрч гээд байгаа байхгүй. Тийм учраас одоо бусдын урсгасан усны хоёр талд гарч зогсох биш. Тэр усаа нэг тал руугаа даваад гэхдээ юу руугаа давах вэ гэхээр манай нам анх одоо ямар үзэл санаан дээр бий болсон юм. Энэ улс оронд юу хийх гэж одоо бид цугласан. Бид ямар одоо хүч одоо тэр хүчний эргүүлгийг бий болох гэж байгаа бол бид ч эрхчлөөний үзэл санаан дээр суурилсан шүү дээ. Бид арчлыг бичүүлэхэд зорьсон шүү дээ. Тийм учраас энэ зорилго дээр одоо буцаад яриагаа нэгтгэх хэрэгтэй. Хүн дагаж биш. Хиймэл хуваагдал дагаж биш. Зүгээр л арчилсан нам ямар үзэл баримталтай юу хийх гэж байгаа. Тэрэн дээр нэгдэх хэрэгтэй. Нэгдсэн намын би одоо хилцүүлгийнхаа асуудлыг хараагүй явж байна. Ардчилсан намын дотоод сонгуул болон намын дарга тамга тэмдгийг одоо юу гэдгийг Монгол ардын намынхан хилцэж шийддэг гэдэг ийм яриа байдаг. Энэ үнний ортой юу? Яг уу тийм байр суурьтай намын гишүүд байна. Тийм үйл явдал болчлоо гэд хяналтын ерөнхий ороонд гомд гаргаж байгаа гишүүд бас байна. Тэгээд би одоо баримт болон тэр яриаг үйл дотор байгаа нотлох тэр зүйлүүдийг арайхандаа хараагүй учраас хяналтын ерөнхий ороонд бүх юм очсон гэсэн хяналтын ерөнхий ороо тэр шийдвэрийг яаж гарахыг би жоохон харзан байна. Харзан би ч өөрөө нөх хуульч хүн учраас ямар нэгэн баримт сэлтгүүгээр одоо хар таамаг юм ховж ивэр дүгнэлт хийх бол тийм зөв биш гэж боддог хүн. Хүн дагаж гэдэг дээр таныг ч гэсэн одоо Женко фракцийн гишүүн болчих гэдэг ч юм уу. Тэгээ Женког дагж ийн гэж хардж ийн бичиж штэ. Яг хав та бүхэн ингээ анзаарч байгаа бол миний сүүлийн 20 жил ярьж байгаа яриа огт өөрчлөгдөхгүй байгаа шүү. Сэдвэнч тэр, зарчмынч тэр зарим нэг албан тушаалтай эрх мэдэлтэй баг энэ улс орны толгой дээр сууж байсан хүмүүс эрх мэдлээсээ буусныхаа дараа ярианы өнгө сэдв нь өөрчлөгдсөн байхыг үгүйсэхгүй. Тэр хүмүүсийн хөдөлгөөн миний ярьж байгаа үзэл баримтлал зарчим хоёр зарим газараа нийлж иж магадгүй, зарим газараа зөрж иж магадгүй. Та бүхэн эргээд санах зүгээр одоо сэтгүүлчд учраас баримтуудыг хараад эргэл санахаагаа ажиллуулчих л да тий. 3 жилийн өмнө юу ярьж байсан байна? 6 жилийн өмнө юу ярьж байсан байна? 10 жилийн өмнө юу ярьж байсан байна? Миний яриа маш тодорхой шүү дээ. Ерөнхийлөгчтэй намын зовлонгийн тухай ярьдаг. Ерөнхийлөгчийн суудлага гэж чөтгөрийн суудл байдаг тухай ярьдаг.
Хүн дагаж явхаар үзэл бодол алга болдог тухай ярьдаг, парламентын арчлалын тухай ярьдаг. Энэ яриа ерөөс өөрчлөгдөөг байгаа шүү. Зарим ерөнхий сайд байсан хүмүүс, зарим ерөнхийлөгч байсан хүмүүс эрх мэдэлтэй байхдаа өөр юм ярьж байгаад эрх мэдэлс буусныхаа дараа за гэдэг дахиад нийтлэг одоо ашигтай байдаг тэр сэдвийг ярьж байгаа бол одоо тэр хүмүүс ярьж байгаа учраас би ярих ёсгүй гэж би үзэл санаанаас үргэж босгодог хүн биш шүү дээ. Тийм учраас одоо утга учиргүй тэгж хамаатай болох нь зохимжгүй байна. Зүгээр факт, баримт, түүхээ эргээ харж. Тэгвэл нэг тодорхой юм харагдах. Ерөнхий нарийн бичгийн дарга одоо дид дарга нар сонгогдох нь одоо ерөнхийлөгчийн сонгуул болоод улсын хурлын өмнөх энэ одоо дотоод сонгуул учраас бас нэлийн хариуцлагатай сонголт болох болов уу гэж хараад байна л да. Үнэ. 2027 оны ерөнхийлөгчийн сонгуул бол 2028 оны улсын хурлын сонгуулийн өмнөх одоо эв нэгдэл, үзэл санааны тодтгол, зохион байгуулалтын бэлтгэл болон арчилсан намын мөнч нар болсон харизмуудыг гаргаж ирэх тэр шийдлийн өмнө биднээс байж байгаа. Одоо зүгээр ингийн жишээ би сүүлийн үгэн дээр арчилсан намын харизм гэж. Арчилсан нам зөрөгтэй, өнцгтэй. Арчилсан нам байр суурин дээр бас хатуу байх тийм чадвартай байхгүй юу. Тэгэхээр энэ удаагийн шийдэл зөрөгтэй шийдлийг гаргах хэрэгтэй. Мөн өнцгтэй шийдлийг гаргах хэрэгтэй. Биднээс та бүхэн анзаарвал сүүлийн 1 жилийн хугацаанд арчилсан намын өнцөг болгоныг одоо мухарлах гэж оролдож байна. Арчилсан намд жад бариулахаас илүүтэй бамбай бариулах гэж оролдож байна. Сөрөг хүчин жад биш бамбай барихаараа дандаа ялагддаг. Өөрөө хамгаалтын орон зайд, уул нь хамгаалтын орон зайд эрх баригчид очдог болохоос биш сөрөг хүчин очдог байхгүй юу. Гэтэл сүүлийн 8 жил сөрөг одоо арчилсан намыг зөвхөн бамбай бариуллаа шүү дээ. Тэгээ бамбай бариулаад зогсоочхоор сөрөг хүчин тэнд юу хийж эхэлдэг вэ гэхээр өөрсдөө сөрөг хүчний дүрд орж жад барьж тоглож эхэлдэг байхгүй юу. Тэгээ сонгуул болгоноор гой жүжиг тавьдаг. Бага өөрчлөөд нүрээ одоо угаачаад бид ингэсэн шүү дээ гэд. Сонгуул болгоны ард дээр хийдэг ажлаа хийдэг, хулгаанд өргөсдөг тий худлаа ярих нь бүр ихсдэг ард иргэдийн амьдрал дээр зүгээр шүлсээ аял дэвсэлдэг байхгүй юу. Тийм учраас арчилсан намд бамбай бариулах гэж оролдож байгаа сөрөг хүчний тоглолтыг биднээс яах ёстой. Сүрж өнцгөө гаргах ёстой, зоргоо гаргах ёстой. Тийм учраас одоо арчилсан намын хамгийн чухал энэ 27-28 оны сонголтын өмнөх бол бид жадаа барих ёстой. Бид эрх баригчдыг болохгүй байгаа цэг дээр нь зоригтойгоор жадлах ёстой. Тэр юм найз юм байгаа энэ мэн байгаа би мэддгийн таньдгийн гэдэг одоо өрөвчнүүдээр харж өрөөсөө болохгүй. Энэ өрөвчнүүдээр хардаг харлаган одоо 10 жилийн түүх чинь эрх баригчдыг сөрөг хүчингүү галзууртал нь одоо омгшууллаа шүү дээ. Тэгээ сөрөг хүчин жоохон одоо үг хэлэхэд яаж зочирдож те их хурлыгч тэр намын хуралшгаа болох гэж оролдож байгаа та бүхэн харж байгаа шүү дээ. Тийм учраас арчилсан нам одоо бид уучлаарай. Бид сөрөг хүчин. Бид дараагийн эрх баригчид. Бид бодлогоо одоо танилцуулна. Энэ бодлоготойгоо зөрж байгаа эрх баригчдын ямар ч үйлдэлийг дэвчихгүйгээр яах ёстой. Жадлан эсрэг үүсгэх ёстой байхгүй. Бамбай барьсан сөрөг хүчний бүлгийн дид даргаыг хийхэд ямар хэцүү л байгаа ёстой. Одоо ч гэсэн би улсын хурлд өргөн барьсан ерөнхий сайдыг доош нь буулгах гэдэг хуулийг батлуулж чадахгүй л байна шүү дээ. Эрүүгүй үйл өөрчлөлт орох гэх мэтлэн энэ улс оронд хэрэгтэй үзэл санааны том өөрчлөлт их хуулиудыг олонгороо төрөөр хилцүүлэхгүй л байна шүү дээ. Гэхдээ яг бид бол тодорхой амжилтууд гаргаж илээ. Энэ хаврахл арчилсан нам 42 судалтай нэгдмэл байхад ардын нам дотроо хөл толгойгоо алдаж их хурлын даргаач ерөнхий сайдаач огцруулж хөдөлгөөнд орж байгааг бид харж штэ. Тэгээ сөрөг хүчин шиг байж чадвал улс оронд үзэл санааны зөв өөрчлөлт гарах л байна штэ. Нэг намын дараа их хурлын толгой дээр сууж болохгүй гэдэг зарчим бусад улс орнуудад хууль бас болцоод байхад манай зүгээр л ховж өвний үг шиг сонсогдож иж болохгүй байхгүй юу? Дараагийн бүлгийн дарга хэн байж ээж арчилсан нам хүчтэй зоригтой үргэлжлүүлдэг болох вэ? Дараагийн бүлгийн дарга 42 гишүүнтэй бүлгийг цавуу шиг цул нэгдэлтэй байлгадаг хүн байх хэрэгтэй. Нэг. Хоёрт нь яг сөрөг хүчнийхээ ажлыг төр үйллээ бамбай байж чад бариж зогсох хэмжээний одоо бодлого зохион байгуулалт зэрэг гарах чадвартай байна. Гуравт нь 27-28 оны сонгуулиар манай намыг ардын намын дотоод хуваагдлаар шийдэж чадахгүй ойлгомжтой болсон. Дотоод хуваагдлаа шийдэж чадахгүй нам одоо яадаг бол гадагшаа гарч гадаад хуваагдлыг хүсдэг. Тийм учраас арчилсан намыг хуваах гэж одоо бүх байдгаар одоо чармааж байна. Тэгээ энэ арчилсан намыг хувааж далцуулж хуваасан газар нь одоо бид эзэн болно гэж тоглож байгаа тоглолтыг уучлаарай тийм байдгүй маа гэдэг хэмжээнд харахыг нь харж сонсхийг нь сонсож зогсоог нь зогсоож чаддаг тийм л дарга болох.